За өнөөдөр бүгд найрамдах Хятад ард улсын үндэсний хөгж шинтгэлийн орооны харьяа, өвөр Монголын хөгж шинтгэлийн орооны бүс нутгийн төлөөлөлтийн эрдэмтэд орж байна. За мөн Оросын холбооны улс, за Япон улс, холбооны бүгд найрамдах Герман улс, Япон улсын одоо бүс нутгийн чиглэлийн эрдэмтэд өнөөдөр тухайн өөрийнхөө улсын онол арга зүйн талаар бол харилцан санал солилцох ийм уулзалт болж байгаа. За энэ уулзалтын гол зорилго бол 2001 онд Монгол улс үсчсэн хөгжлийн бодлого баталсан байгаа. За энэс хойш бол дэлхийн эдийн засгийн орчин нөхцөл бол нэлээд өөрчлөгдсөн, шинэ технологиуд гарсан, IT одоо технологийн салбарууд хөгжиж байгаа. Энэ одоо өөрчлөлтөнд Монгол улс энэ бодлогоо дахиж өөрчлөх шаардлагатай болж байгаа. А нөгөө хууль эрх зүйн талаас аваад үзвэл үсчсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх дид хөтөлбөрүүдийн хугацаа нь бол дууссан байна. Тийм учраас энэ бодлогыг одоо шинжлэх шаардлагатай байна гэдэг ерөнхий сайдын захирамжаар Монголын одоо 100 орчим эрдэмтдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарсан байгаа. За өнөөдрийн ажил арга хэмжээнд бол 250 төлөөлөгч оролцож байна. Энэ 250 төлөөлөгч маань бол яг энэ бодлогыг анхан шатанд нь боловсруулах чиг үүрэгтэй ийм хүмүүс байгаа. 21 аймгийн хөгжлийн бодлогын дарга нар байна. Яамдын газрын дарга нар, эрдэмтэн судлаач нар гэсэн хүмүүс оролцож байгаа. Тэгэхээр энэ арга хэмжээ маань жил хагасын хугацаанд бол үргэлжлэн зохион байгуулагдана. Салбараар болгон орон нутгаар 60 орчим удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулагдана. За өнөөдрийн гол гарах үр дүн бол энэ олон улсын арга зүйг судалж байгаад манай одоо арга зүйн зөвлөл байгуулагдсан. Энэ зөвлөл маань бол нэгдсэн арга зүйг боловсруулж яамдын шинжилгээ ухааны технологийн зөвлөлөөр батлуулах. Тэгээ энэнийхээ дагуу судалгаа хийх ийм зорилготой. Яг энэ оролцож байгаа улсуудын арга зүй манай улсынхаа хийг нийтдээ байх боломжтой. Тэгээ зарим улсынх нь хувьд бол нэлээд адилхан улсууд байгаа. За ялангуяа бүгд найрамдах Хятад ард улсын 13 дугаар 5 жилийн төлөвлөгөө үсчсэн хөгжлийн бодлого маань бол зайлшгүй одоо манай үсчсэн хөгжлийн бодлогын төлөвлөлтөд уялдах шаардлагатай. Оросын холбооны улсынх мөн ялгаагүй. Газар нутгийн хувьд ч гэсэн эдийн засгийн хувьд нэг бүсд байж байгаа гэдэг утгаараа. За Япон улс, холбооны бүгд найрамдах Герман улс гэдэг улсуудын хувьд бол жоохон өөр байх магадaltaй. Жижиг улс одоо Япон улсын хувьд бол байгалийн нөөц байхгүй жижиг улс учраас одоо бүсийн асуудлыг бол ерөнхийдөө тэр нөөц баялагтаа толгуурлах гэхээсээ илүү хүн амынхаа одоо бүтцэд толгуурлаа хийждэг. А манай улс бол маш их том нутагт дээр маш их нөөцтэй. Тэгээ хоёр эдийн засгийн интеграц нэгдэх улс хөрш улсуудтайгаас уялдуулах ийм шаардлагатай. За Европын холбооны улсын хувьд бол бас бид нар авч ашиглаж болохоор нэлээд олон зүйлүүд байгаа. Ялангуяа энэ аж үйлдвэрийн төлөвлөлтийн хэсгүүд. За энэ Европын холбоонд ашигладаг энэ арга зүй аргачлалын хувьд бол ашиглах боломжтой байна. Олон хүмүүс одоо нөө бүсчилсэн хөгжил гэж яг юу яриад байгаа юм болоо гэж бодож магадгүй. Тэгэхээр бүсчилсэн хөгжил гэж яг юу юм бэ? За тэгэхээр манай хүмүүс л мэдж байгаа 2030 он хүртэл Монгол улсыг хөгжүүлэх ерөнхий үзэл баримтлал батлагдсан байгаа. За энэ үзэл баримтлалыг ингээд унших юм бол яг хаана юу хийх нь гэдэг нь бол тодорхойгүй байгаа. Өөрөөр хэлбэл энэ маань үзэл баримтлалын шинжтэй. Аялал жуулчлалыг одоо 1 сая хүн хүргэнэ. Дотооддоосоо одоо эрчим хүч энерги хангадаг болно гэх мэт ийм ерөнхий зорилтууд байна. За бүсчсэн хөгжлийн бодлого гэдэг маань яг энэ зорилтыг хангахын тулд Монгол улсын одоо хаана ямар бүтээн байгуулалтыг хийх ёстой юм бэ? Тэр нь одоо хичнээн дөрөвний төсөв үрдэгтэй бусад төслүүдтэйгээ яаж уялдах юм? За энэтэй холбоотой энэ хүн амын нутагшил суурьшлыг яаж төлөвлөх үү гэсэн илүү бодиттой томоохон төслүүдийг одоо газар зүйн орон зайн хувьд нь одоо уялдуулж төлөвлөсөн ийм одоо мизо төвшний буюу энэ дунд төвшний юм төлөвлөлтийн баримтж байгаа. 10 жилийн хугацаатай 2 үе шаттай хэрэгжинэ гэсэн. Өмнөх одоо 2001 онд гэсэн юм өмнөх бүсчилсэн. Тэр маань ер нь хэр амжилттай байсан бэ? За тэр бодлогын хувьд бол одоо эрдэмтэн судлаачид одоо өнөөдрийн оролцож байгаа байгууллагуудын хувьд бол хэрэгжилт их муу байна гэсэн ийм зүйлийг хэлж байгаа. Тэгээ энэ нь бол яг бодлого нь муу гэхээсээ илүү энийг хэрэгжүүлэх одоо засаглалын бүтцийг нь энэ одоо олон удаагийн бүтцийн өөрчлөлтөөр байхгүй болсон гэдэгтэй холбож ойлгож байгаа. Тэгэхээр 5 бүс байгаа. Энэ 5 бүс болгон өөрийн захирагчтай. Энэ маань одоо ээлжилж энэ бүсийнхаа хөгжлийн асуудлыг авч явдаг. За энэний дээр үндэсний хороо ажлын алба гэж байсан. Энэ нь бол энэ бүтцийн өөрчлөлтүүдийн явцад бол татан буугдсанаас холбоотой энэ ажил бол нэлээд орхигдсан байна. Тэгэхээр энэ дээр бол засаглалын болоо төлөвлөлтийн бүх энэ хэрэгжүүлэх платформыг маш зөв зохион байгуулж иж энэ бүс нутгийн бодлого хэрэгжих ёстой маа гэж үзэж байна. Тий, одоо ингээд Монгол улсад 162 бодлогын баримтчиг хүчин төгөлдөр байгаа. За үндэсний хөгжлийн газраас энэ баримтчгүүдийн хүрээнд одоо ямар бодиттой төслүүдийг хаана хийх үү гэдэг нөхцөл байдлын судалгааг бол хийгээд дууссан байж байгаа. Тэгэхээр тун удахгүй энийг бас
хэвлэл мэдээлэлээр танилцуулж энэ төслүүд нь хоорондоо уялдж гин үгүй юу гэдэгт дээр үндэсний хөгжлийн газрын хийсэн анализыг танилцуулах хэрэгтэй. За энэ өсчихсөн хөгжлийн бодлого маань гараад ирэхээр энэ 162 бодлогын тодорхой бодит төслүүдийн байршил өөрчлөгдөж дахиж батлагдана гэсэн үг. Тэгэхээр энэ бодлогуудаа нэгтгэх, уялдуулахын ажил маань бол 19 оны эхний үеэр цогцороо явах хандлагатай. За энэ зөвхөн үйлдвэр дэд үтсээс илүү бас нийгмийн одоо сургууль, эмнэлэг, цэцэрлэгийг одоо хаана барих уу, шатлалууд нь ямар байх уу гэдг нь өөрөө энэ дэд үтс бол үйлдвэрлэлийн төлөвлөлтөд уялдаад явна. За энийгээ дагаад мөн аялал жуулчлал, бусад хөлийн боомт, худалдаа, үйлчилгээний салбар гээд цааш явах хэрэгтэй байна.